Энэ одоо Шибайратаро гэдэг энэ Японд өөрөө их алдартай Японы маш олон одоо уншигчд энийг одоо номыг унших дуртай алдартай ийм тал нутгийн тэмдэглэгээд яг энэ номонд манай одоо Монгол эмэгтэй. Гэтэ зөвлөлт холбоот улсын Читагийн Бурятад төрсөн хайлаарт суралцаж Япон хэл эзэмшсэн хайлаар тохноо төрүүлсэн нөхөр нь бол Японд төгссөн хүн Япон боловсралтай нөхөр нь одоо явах боломжгүй тэгээ өөрөө охин аваад Монголд орж ирсэн. Тэгээд одоо энэ номын баатар эмэгтэй юу? Энэ баатар эмэгтэйгээр одоо төсөөлүүлж Монголын түүхийг одоо бичсэн энэ их гайхалтай ном. Би тэгээд бас сайхан тохиолдлоор энэ хүнтэй бас охинтой танилцаж Москвад уулзаж байлаа. Тэгээд манай аав энэ Цэвмаго хоёр малчтаа ингээд орчуулагч хийгээд бид малчд аваад явж исэн. Эмийн голын хүүн төрсөн. Эмийн охин Ленинградын техникийн их сургууль сурч исэн. Би Киевт. Тэгээд дөрүүлээ уулзаад тэг манай аав ярьжсэн маш сонин хувь тавилантай эмэгтэй. Нөөрөөр Монгол одоо үндэс төр өөрөө Монгол хүн гэдэг тэр сэтгэлийг тээж ирсэн их сонирхолтой хувь тавилантай амьдралтай хүн байгаамаа гэд ярьж ирсэн. Тэгээ энэ одоо тал нутгийн тэмдэглэл гэж номон дээр Хятад их сурвалжийг барьсан. Тэ эртний одоо Хятадын Байлдаант одоо Жаа улсын одоо уулийн ван өөрөө тэр өмдийг өмсөө. Өөрөө өмссөн. Бүр тэр ордныхан дургуутсан гэж аа. Энэ дээр тэнийг дургуутсаад одоо Хятадд энэ зэрлэг бүдүүлгийн одоо хувцсыг өмсөх гэлээ. Тэгээ тэрнээс болж бүр авга ах нь өвчний одоо өвчтэй байна гэдэг нэрийдлэр үүдэн гистэй оруулахгүй. Одоо өөрөө гуйж аргадаж одоо хүүгийнхаа багшд бүр тэр умрдын хүү чуудын одоо хувцсыг бүстэй дун бүстэй шиби гэдэг байгаа. Тэр одоо бүсний аралтай ингэж өгсөн. Одоо хуудаг гэж түүхэн тэмдэглэгээд Хятадын их сурвалжийн тэнд бол одоо Хятадын цэргийн хувцсанд хувьсэл хийсэн хүн гэж одоо энэ уулын Монгол бол одоо үздэг тухай Шибайратаро энэ төр бичсэн байдаг л дээ. Тэгээд одоо өмд бол яхарахгүй хүмүүчүүдийн өмсгөл одоо урт түрээтэй өмд урт түрээтэй гутал